хоёр сууцаа тайлбарлаж. За шүүхрэлтээр үргэлжлүүлээ. Шүүхрэлтийн зөвлөлдөд магадлал харуулаа. Энэ магадлалаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэх болгож анхан шатны шүүхийн цаадах тогтоолыг хэмээрүүлдэж шийдвэрлэж байна. За шүүхийн энэ давталт шатны шүүхийн энэ магадлалыг зөвшөөрсөн тохиолдолд бол магадлалыг гаргаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор улсын дэд шүүхэд хууль заасан үндслэлээр хэмжлэх журмын дагуу бол хяналтын журмаар гомдол гаргах прокурор эсэргүүцлэгч хэрэгтэй болно. За магадлалын үндслийг давч тайлбарлаж өгье. Анхан шатны шүүхийн хувьд бол хэрэгт авсан нотлох баримтуудыг бол хууль заасан журмын дагуу үнэлж үйл баримтыг бол зөв дүгнсэн байна. Тэгээд холбогдох эрүүл байдлын холбогдох зүйл заалтуудыг бол зөв тайлбарлан хэрэгжүүлсэн гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтаар бол энэ хэдийгээр одоо мөрдөгчийн магадлалаа шинжээчийн дүгнэлт бол хэрэгт авагдсан байгаа. Энэ дээр бол 6 ширхэг бадаа 881 сая 818,880 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд тодорхойлон хий бичлэлт хийлгэсэн гэдэг асуудал бол байгаа. Гэхдээ яг энэ шинжээчийн дүгнэлтийн анхан шатныхын баримтууд бол хэрэгт ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө 6 ширхэг бадаа нь бол хэрэгт авагдаагүй. Сая өнтрөл ярьж байна л да. Яг шинжээчийн дүгнэлт энэ гаргахдаа тэр татварын ерөнхий газар удирдлагын тэр нэгдсэн цахим бааз хуурайг ашиглаж дүгнсэн гэдэг. Тэгэхдээ бааз хуурайг ч татаж болно, эмэлж болно тэрийг. Зургийн файлаар ч гэсэн аваад хэрэгт хийчих болно. Тэр баримтууд байхгүй нэг талаас. Нөгөө талаас эсрэг бас хэрэгт авсан цаадах талын баримтуудыг бол анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл болгож шийдвэрлэснийг бол давталт шатны шүүхээс бол буруутгах хүндлэгүй гэж дүгнэж байгаа. Тэгээд хохирлын хэмжээ их хэмжээнээс бага буюу одоо нэг их хэмжээнд хүрэхгүй 45 саяар тогтоосныг бол үндэслэлтэй гэж үзсэн. Ер нь бол одоо хувьд бол бас 5 ширхэг тийм үү? Падантай холбоотой 5 ширхэг юугаа 45 сая төгрөгийнхөө үйлдэлийг бол хууль бус гэдгээ бол хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Гэхдээ хохирлын хэмжээ хүрэхгүй байгаа учраас эрүүл байдлын тусгай холбогдох зүйл заалтын шинжээг хангахгүй юм гэж дүгнээд гинхэнгийн шинжгүй гэдэг үндслээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цаатах шийдвэрлсэн бол үндсэлтэй юм гэж дүгнэж байна. Тэгээ энэ үндслээр ингээд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны тогтоолыг хэвээрүүлдэж шийдвэрлэлээ. Агуулга ойлгомжтой магадлал агуулга. Бусад үндслийг бол магадлалтай дэлгэрэнгүй тодорхой бичгээр гаргаж аваад уншиж танилцсан үзлээ. Ойлгосноо. За шүүхрэлтээ хаасан байдаг дээ.